Ёо. Юуны төлөө стрим гэдэг аа? Бид ганцаараа үзэг байхгүй юу? Guys. Олон төмнөөрөө үзэж байгаа шүү дээ. Та нар ингэ би юм асуугаад дээ шүү дээ. Хариул л та. Ярил л та өөдөөс. Тэгээ дараагийнх нь үзээгээд аа. Наад чи өчтөр үзсэн шүү дээ. Бөөндөр дахиж үзэх хэрэг байгаа мó гэд. Скул өчтөр үзээгүй л өчтөр үзсэн юм уу та нар эзээ үзсэн гэд. Ярил л та энэ ч одоо. На чатан дээр юм бичлээ гэд IRL таад амраас үг унахгүй шүү дээ guys. Жохон delete байгаад нөө. Fuck. Та нар delete үзээд байгаа мó? Кикийг delete үз боломжтой юм уу? Ни хав цаав юм аа. Боломжтой юм уу? Ни хав цаав юм аа. Боломжтой юм уу? Энэ бичлэгийг үзгүй юу? Боломжтой юм уу? Энэ бичлэгийг үзгүй юу? Боломжтой юм уу? Энэ бичлэгийг үзгүй юу? Шууд л шүү дээ. 1 юм уу 2 секунд л ах шүү дээ чинь. There's no delay. За, цасан охин дурсамжтай кинонууд гинэ. 2011 кино юм байна. 2011 кино би 11-т байсан юм байна. За хүн болгонд шинэ жилээр үзэх дуртай кино гэж байдаг шүү дээ. Би болохоор ер нь яг жилийн жилд найруулагч Загдын Батболдын 2010 онд нээлттэй байсан Цасан охин киног үзэх айгуу дуртай байхгүй юу? Сүүлийн үед нэлээ мем болчиход байгаа нөгөө айгуу не нормальны байна гэд хүрлээ ахаа хэсгээс авахуулаад жинхэнэ гоо үзэсгэлэнгийнхээ prime time дээр явж исэн пүрв сүрэн ихч болон Амраах хоёрын айгуу гоё юм те өмнөөс нь догтлмоор юм романтик хэсгүүд гээд яалтчгүй л хайр татам маш дурсамжтай кино бол мөнөөсөө мөн. Тэгээ манайхны зарим нь мэдэхгүй байж магадгүй энэхүү Батболд гэж найруулагч маань гоёлын даашинзыг бас найруулж ирснаас гадна мөн л бидний маш сайн мэдих сайн амьдрал минь тэгснэ бас бүр боолын гэрээ за бас миний л хувьд Монголын бүх цаг үеийн хамгийн сайн dark comedy кинонуудын нэг болох Бурхан өршөөгийг найруулж ирсэн гэд ерөнхийдөө Брони Джеймс бүр маш олон гоё кино найруулсан юм шүү дээ guys. Заочор би энд нэг хэдийн юм гаргаад итгэхгүй л баруун дор янз бүрийн юм гарч ирд. За 2008 оноос 2012 оны хооронд 4 жилийн дотор найруулж исэн 5 кино нь тавуулаад жинхэнэ хизээж хуучрашгүй классик бүтээлүүд байдаг үлээ. Тухайн үед бол тэ ах нүдэ анаад киногоо найруулсан ч муу кино ихээргүй тийм амир тамирчин шиг формтой байсан гэсэн үг байхгүй юу? Явж тэгээд 2026 он гарч шинэ жил айлчлан ирэхээс өмнө өөрийнхөө шинэ жил болгоноор үзэх дуртай Цасан охин киногоо та нартай хуваалцах чагаадаа айгүй баяртай байна. Тэгээ хэдүүлээ өстой юугүй 700 мянга болох гэж байгаа болохоор subscribe дарж амжааг хүмүүс байх юм бол subscribe дараа. За энэ 25 оны 12 сард байсан юм байна. Одоо 700 мянга болцсон байгаа юм байна. Оо. Арай. Тэгэхээр 700 мянган саб гэ боддоо. That's crazy. За тэгээ бүдүүнийгээ үжиглүүлээ дөө. Сүгэрш байлын зүуд бэтэн бэчний тэр дор булам төрх хацсан чин масуур нь ганцуурхад ганц гурав номер чин нугур чин нуруу чин төгс. Эй бад бич зурх чин төгс. Чамд хэл хүүхс мөр шүт. Тэр кино маань байгууллагынхаа шинжилээр янзын сайхан агсан тавиад өвлийн үгнийгөө зодож модж байгаа амар сайхан жүжигчний тоглосон Ундрах ням гэж залуугийн дүрээр хэлж байгаа. Ундрах ням бол тухайн компанийн хамаг бүдүүн дарга захирлынх нь төрсэн ганц хүү компаниа өвлөж авах ганц хүн. Тэгээд тэр нөгөө нэг зодуулсан сантаа нь хүрлээ ахын дүр байхгүй юу? Би нүрээр хол олж иддэг хүү. Харахын житсэн. Oh my god. Эсвэл кофе. Лимонтэй тий please. Sorry би нэр ингэж гоо сайхантай халдуулж үзээг болохоор амар нормалны байна. Тэ за Ундрах нэмийг аав янз бүрээр орилж чаралж загнасныхын дараа хүрлээ ахтай хүчирхийлэл үүсдэг юм штэ. Хүүгээ шийтгэж загнах биш эсэргээрээ уралгаар аартаар хүмүүжүүлэх хэрэгтэй гэж одоо тиймэрхүү ухааны юм яриад тэгээ аав нь шууд Ундрах нэмаар удахгүй болох нийт ажилчдынхаа шинжилгээг найруулан зохион байгуулуулахар болчихж байгаа. Ундрах нэм шууд юу аава би 2 мөр сүлэгч мэдэхгүй штэ. Юу урлаг уран сайхан би чадахгүй штэ гэсэн ч ах бол нэгэнтээ шийдсэн л байгаа юм л да. За одоо харин энд харагдаж байгаа пүрв сүрэн ихчийн тоглосон мөнгчин гэж эмэгтэй болохоор киноны маань нөгөө гол дүр тэгээд өнөөдөр Ундрах нямын аавынх нь компанид шинээр ажилд орж байгаа байхгүй юу? Үүд Ундрах нямтай мөргөлдчөөд захирлынхаа хүүг гэж мэдэхгүй хэрэлдээд гинэ. Хөөе. Уучлахгүй байгаа чи. Чи нэр өөрөөсөө өнтөг болтон дээрс гараа авда. Хөөе. Хүний хүнд сурзаа. Энэ хэм бэ?
Зэвэрийн тарагдж байгаа алдармаа болон туяа ихч хоёрын тоглосон Саруул Уянга хоёр бол жинхэнэ нөгөө те ундрах нэмийн төлөө үхэхээс буцахгүй алтах хөгчд буюу гол дигрүүд байхгүй юу? Гол дигэр биш алтах хөгч гэж ярил бас их гоё байлээ шүү дээ. Удалгүй навчаа ихч орж ирээд шинэ жилийн зохион байгуулалтанд орох хүмүүс байна уу гэхэд цааргалаад угаасаа хинэн ч орохгүй шүү дээ. Дөнгөж ажилд орж байгаа Шинковоро мөнгөчл хөөх юм нэрээ бичүүлж байгаа. Удалгүй захирал залгаад те шинэ жилийн албанд ундрах нэм орохоор болсон шүү гэд хэлсэн чинь Уянга Саруул хоёр бүр үхлээ. Муу юм уу тэгэл намайг нэмээд авчихгүй шүү дүүгээ авчаач. Түрүү гуйгаач баялаа гэсэн мэт. Өглөө 10 цагт байгаад өмнөөс хөдлөш ойлгосон. Үгүй ээ. Дөнгөж орж ирчихэд юу ч адтай юм дээ. Минийх л чихээс үз. Паа. За тэр ч яг ундрах нэм маань нэрээ бүр 33 тай тэгснэ хамгийн гол нь ихнэр байтугай найз охинч байхгүй гой нэр юм байлээ л дээ. Аав ээж хоёр нь мэдээж ачтай болохыг амар хүсдэг тэгснэ бүр нэг орой дуудаж уулзах та. Энэ бол аим шиг. Жинхэнэ аим шиг. Эсвэл чамд ямар нэгэн ноо байна уу? Гиснээ сүулдэ бүр хэрвээ чи энэ шинжилгээг миний сэтгэлд хүртэл найруулж чадахгүй бол за бас он гарахаас өмнө ихнэр авахгүй юм бол чамд өвлүүлэх хөрөнгөө бүгдийг нь хүүхдийн байгууллагт Хандууллаа шүү. Яа. гэж идэг. Тэгэхээр те ундрах нэм маань шинэ жилийн найруулга их Тэрийг бүр амар зандаа аятайхан юм зохион байгуулахаас гадна ээж аав хоёртоо ихнэр болж авчрах үүрэгтэй болчихж байгаа галзуу. Маргааш нь яг нөгөө шинэ жил болох газараа яваад утсан чинь өстхөн үлийн даваан дээрээ гихчээр нөгөө полтон дээр нь бохнааж дургуг нь өргөсөн эмэгтэй буюу мөнгчин маань дүрээрээ сайхан байж илгүй яах вэ? Сайн уу? Сайн байна. Чи намайг нэрээ танихгүй юм. Нөө хүнээс үнтэй болтой өмсдөг нөхөр шүү. Яасан? Уучлалт болгосон юм уу? Өөрөө нэг юм мартаад явцсан байлээ. Тэрий ч өгөхгүй л. Жимхтэй. Өөрөө заргаар өгдөг баха. Бач. Яажан чи? Яажан? Чи ямар овоо юм бэ те? Би танаас өдөрт заяа. Үгүй яасан? Чи юм уу дурах би үзүүлээд тэгээ. Богчоо! Тэгээ энэ цадсан ус нь болохоор бүтэн заал угаасан байсан юм байна. Мэдээж мөрчөө ундрах нэмийн араас ирэхэд ундрах нэмийн төсөөлөлд бол те энэ мөн өгөөл нэг алтан хугч тайпын дал гэсэн бүкс долоогч байх ёстой. Уучлал гуйхт нь яг уучлж харагдаач энтергээ төсөөлж байгаа шүү дээ. Тэгсэн чинь мөнгөчийн эсрэгээр айгу хөөрхөн. Би уучлалт гуйх гэж ирээгүй. Харин ч хийс үйлдэлээ баяртай байгаа. За. Би зүгээр л надаас олж миний хамт олныг битээ зовоогоорой гэж хэлэх гэж орж ирсэн. гэж идэг. Даанч тэгээд ундрах нэм шууд уурандаа мөнгөчнг ажиллаас нь халаат галгүй яах вэ? Хүнээс уучлалт гуйж чаддгүй хүн хамгийн амин хурцгад амтан байдیں۔ Заа юу? гэж хэлээд гараад явсныхан дараахан нөгөө Уянга Саруул хоёр ч орж ирээл бид хоёр сайн дураараа тань тослох гээд ирлээ энтер гэд айлгуудсан ч ундрах нэм бүр тоож байгаа ч юм алга мөнгчингийн саяны хэлсэн үг нь толгоонд нь түрээсгүй амьдраад байсан болохоор араас нь гарааг үүчдэг. Хашч. Хари. Чи одоо ингэж алхаалах юм уу? Буцъя. Үгүй. Би явахаар чи дэлгэхээс ирэх юм болж гинөө. Чи яасан тэнийг юм бэ? Чи намайг яа гэх гээд байгаа юм бэ? Энэ харгуудад алхах гээд байгаа юм уу? Яа би? Ажи. Сууста чи. Суухгүй гэдэг юм шүү. Монгол хайр. Чиний хэлдэг үнэ. Жигко Монгол хайр байна да. Би айц. гэж хэлээд авч үлдэж байгаа юм аа. Гиснээс нэрээ нэг юм сонио хүн байгаа. Нөгөө нэг киноны ихэнд ундрах нямтай хамт сэрж исэн эмэгтэй байхгүй юу? Тэр шүн энэ хоёрын оронд юу ч болоогүйгээс гадна энэ л өөрөө ундрах нямын араас гүйж агаад согтууг нь далимдуулаад хамт хонцсон юм байна лээ л дээ. Тэгснээ хайрын чамаагаа санаад ээжтэй хонгорхон минь намайг санахгүй байгаа мó гэж мэгээд одоо зууралдаад байгаа байхгүй юу? Ундрах ням шууд би чиний тэр хонгорхон чинь биш ээ. Дахиж нат руу битгий залгаарай. Өөр мөнгөтэй хүн олж наалд. За юу гэд уцаас алгаж байгаа. За тэр яах вэ? Мэдээж энэ газар нь хэд хоногийн өмнө болсон захирлуудын шинжил дээр ундрах нэм агсан тавиад хамаг юмын сүйтгэхэд хайдсан штэ. Тэгээ ёолкын үртэл хуглаад ураад тасдсан юм шиг байлээ. Улмаар ойроо орж ёолкны мод олох ажил дээр навчаа ихч мөгжөө хоёр томилогдчихэдэг. Байгальд байгаа модыг дураараа тайрж тастаж авч болдгол гэж бодсон юм шиг байгаа. Мэдээж болохгүй штэ. Хөрөөдөлд зогсож жогоод ой хамгаалагч буюу Базраа гэж хахад баригдаад тахнаа. Базраа ах маань дулмаа гэж их нэрийнхээ хамтаар
мангар сүртэй царай гаргачаад сэжигтэн мөнхчин, сэжигтэн навчаа энтер гээд амар байцаалт маягийн юм аваад идэг. Мэдээж зүгээр мод хөрөөдөж болдгүй шүү л гэдгийг ойлгуулах гээд худлаа айлгаад байгаа штэ. Сүүлдээ та хоёрыг мод аваад ир гэсэн үнийг дуудаад хаа гэхэд манай хоёр ундрах нэмийг дуудалгүй яах вэ? Захирлаа. Та хоёр чи юу хийж байгаа бэ? Чи л өөрөө гацуур олгийн эзтэй. Хэн? Би юу? Ийгээс тэгж хэлсэн. Аль бос. Юу? Минийхөө. Yeah. That's crazy. Их чи та яаж ийна? Ийм том хангай шиг ирийг намайг ер нь яг их гэвэ. Ийм торхон амтныг ууланд очоод мод унраад иргэсэн байгаа. Энэ яасан бүх зүрхтэй ирвэ чи. Гэхдээ их чи би тэгж хэлээгүй шүү дээ. Ямалтай чинд нэг хоног саа туулгадж нүглээ амжилах болж тээ. Хин ч мод хөтлөдөг гэсэн юм. Гацуур ол гэж хэн тушаал болгоглаа. Юунд айнаг даа. Хачин ч. Ажил төрлөө хийх болохоор өрөнд орсон хужаа шиг дүлийдэн борогдог байж чи. Тийм ээ. Би өртөө юм баг. Чи яг зөв харсан байна. Би чи их өртөө хүн шүү дээ. Аавда, ээждээ бас хамт олондоо бидний янзлаад байгаа энэ заалыг би түүсэн шүү дээ. Хайрхуус нам согтоод аавынхаа итгэл сэтгэлийг нэр өндөртэй нэг мөсөн шоронд зураа хийсэн. Харигчин. Дээр нь өрөнд орцсон. Тэгэд одоо модны улгаач. Чи сүрж байгаа юм байна дөө. Чиний Бүр үгүй ятдээ шүү дээ. Би өгтөд л ингэж дурлсан үгүнээ үгүй яддаг гэсэн. Өөрөө надад жоон дурлаад байгаа юм шиг үстэй. Йоо, сэвчээр аваалтлаа. Ямар хөөрхөн юм ярьдаг. Сэвчээрэ гэдэг үг энэ үеэс эхэлсэн юм уу? 2010 оноос эхэлсэн юм уу? Хүүхдээ яана одоо би чамд дурлах уу? Тэгин шүү дээ. Одоо басла. Дарга. Энэ итгэдүүдийг яах? Эхэл. Их болсон 6 зүйл хамаг амтны тусын тулд Их болсон 6 зүйл хамаг амтны тусын тулд дэлхийн ээж таныгаа нүдний зүцгийн мэт хайрлаж дэлхийн ээж таныгаа нүдний зүцгийн мэт хайрлаж ширхэг чулууг нь хүндэхгүй шингэн усыг нь булангартуулахгүй ширхэг чулууг нь хүндэхгүй шингэн усыг нь булангартуулахгүй онгон дагшин байлхаа онгон дагшин бай Амлаа. амнаас би сэтгэлээрээ амнаас би сэтгэлээрээ батлан тангарлаж байна. батлан тангарлаж байна. Амлахгүй байна. Өргсөн тангаргаа нисвал Өргсөн тангаргаа нисвал тэнгэрийг гисгээл амсяа. Тэнгэрийн гисгээл амсяа. Тэнгэрийн гисгээл амсяа. За тэгэхэд буцаад орсныхан дараа нөгөө саруул уянгаа хоёр чинь маягалдгаараа маяглал тэгснэ нэг шүн бүр уянгаа ундрах нямын өрөөнд нь яваад орцсон ноутбукийн гуйж авангуудаа хажууд нь том үний кино мангар чанга дуутагаар үзэж мүзээд ячидл гадаа хаалганых нь гаднаас тэрийг нь мөнхчин сонсцоход буруугаар ойлгочлгүй яах вэ? Тэгснэ бас хөөхөн хардаж харамлж мармлаад байгаа юм шиг байлээ. Зааланд харанхууд ганцаархнаа сууж ахт нь ундрах ням араас нь явж очоод чиний бодож байгаа шиг юм болоогүй шүү энэ төргээд Горхо. Уг нь бол ундрах нэмтэй ийм хөөрхөн нандин сэтгэлийн юм ярьж гайл оролдоод ахад яг тийм харилцаа үүсгэж чадахгүй хоорондоо арсалдаа л байгаа штэ. Тэгээд тийм болохоор ундрах нэм хоёулаа юу н анх тэгэж муухагаар танилцсан энтрэ мартаад бүх зүйлсийг шинээр сонгодгоор эхлүүлэх үү гэж хэдэг. Одоо энийг амар санчлаа. Өшөөгөөрэй. Би урчин жаахан бодлоод Энийг санцаа. явж байлаа. Яг ирцгийг бас мэдтий байна. Та харин уучлалт гуйдаг их соёлтой залуу байна. Энийг санчлаа. Хүнтэй мөргөлтчөөд уурлаад идэв. Ямар тоогүй хэрэгвэ юм чи. Хэрвээ тантай дахиад тийм хүмүүс таарлах юм бол та тэдэнд битгий буруу өгөөрэй. Хөөрхис ганцаардан сэтгэлийнхээ бүхэмдлийг гаргаж чадахгүй дэ тэгж явдаг юм байлгүй. Намайг ундрах юм гэдэг. Мөнхчин Сонсголонтой нэр байна. Түрүү чихэн гаргасан бүдүүлэг алдаандаа дахин уучлалт хүсье. уучлалт гуйсан баярлалаа. Уучлсан. Баярлалаа. Баярлалаа гэсэнд чинь баярлалаа. Баярлалаа гэсэн минь баярлсанд баярлалаа. За тэгээд энэ цагаас хойш манай хоёр маань яг л нэг тийм хөөрхөн гинэн томоогүй 10 жилийн үерхэл шиг нандин хайрын нүдээр нэгнийгээ хараад баг багаар нэгэндээ татагтаа л байгаа юм л да. Сүүлдээ нэг өдөр ундрах нэм зориг гаргаад Хойлоо өрхий.
Би чамд үнэхээр хайртай. тасаад байна. Аха. Юу? Би чамд таалагддаг. Үгүй. Юу тэнхтэй таам бэ хүн сонсчул яах юм. Намайг хүрдэн хүн хизээч ингэж хүмүүжүүлж байгаагүй. Болооч хүн хичээгээ ашичих юм. Байна. Унтж байгаа юм. Яасан? Би чамд нэг юм үзүүлээ. Гараад ир. Хаалганы чинь хажууд нэг юм тавьсан байгаа. Тэрийг өмсөд засан ширхгийг дагаад алгаарай. Вау. Ваулта. Ирчүүдэд их учир би эмэгтэй хүнийг ойлгохгүй. Үлгэрт гардаг мангас шиг хар яар гэл. Эмэгтэй хүнийг ойлгох нь битвэл би өөрөөсөө хордуулчихна гэж. Би тэгвэл чамаа ямар мангаслагыг хэлэх вэ? За. Хүүхэлдэйн кинон дээр гардаг шилтгэнд ганцаараа амьдардаг мангас. Тэгвэл чи тэр гүнжин мөн үү? Луу юм шүү. Тингээ хэлжвэл уурлахгүй зүтэй. Бүжиглэх. Өөрийг нь хаан хөө болгож чадахгүй нь олчлоо. Даам. Даам. За тэгэл өстой янз бүрийн сайхан цэцэг үгсийг нэгэндээ хэлээл ундрахны бүр яг одоо ч хамаагүй ээж автагаа чамайг танилцуулмаар байна энтергээд хөөрхөн байж хахад нэг хөгийн юм болж идэг нь нөгөө нэг ундрах нэмийн араас гүүгээд идэг эмэгтэй хүрлээ ахын одоо тэ дүрийн одоо шамн юм бэлээ л дээ. Тэгээд багшаараа дамжуулангуудаа ундрах нэмийн ээжтэй уулзаад би ундрах нэмийн найз охин нь байгаамаа гэд баахан худлаа юм хуццсан байж идгийг. Угаасаа л өстой бэртээ болохын хүслэн байсан болохоор ээж нь амар баярлж байгаа штэ. Хэд хоногийн дараа шинэ жилийн үйл ажиллагааг эхлэхээс өмнөхөө очихдоо Эцэг хүүдийг хэнийг авчирсан гэж санаж байна? Хэнийг? Энэ хүүгийн сүйт бүсгүй олон жил хүлээсэн хайр бэр минь. Яаж байгаа юм бэ? Хурж. Би ямар тэнэг юм бэ? Үгүй чи буруу ойлгосон байна. Нэмээгөө яасан бэ? ундрахны мараас нь гарч гүдэгч гэсэндээ яалтчгүй зааланд ээжийнх нь би муудчаад байгаа болохоор буцаад орохоос өөр сонголтгүй болчихж байгаа юм л доо. Маргааш нь мөнгөчин шууд л ажилласаа гарах өргөдлөө өгөхт нь авчаа их чууг нь ундрах юм тийм хүн бишээ. Жинхэнэ хайр гэж байдгийм шүү. Алдаж болохгүй штэ энтер гэд ятгах гэж оролдсон ч мөнгөчин угаасаа шийдсэн нь тодорхой. Энэ үеэр ундрах юм яаж агаад чи мөнгөчингийн гэрээ нь болоод хөрөөд ирцэн. Тэ мэдээж мөнгөчин угаасаа гэртээ байхгүй штэ. Хамт амьдардаг найз нь үйжэдэг. Тэгээ шууд нөгөө нь ороод хүлээж авахгүй да гэснээ. Миний найзын зүрхээр тоглодог ямар овоо гөлөг вэ гингүүтэй. Уух юмд нь туулга хийгээд өгцсөн юм байна лээ. Ундрах юм шууд чацаг дуугаад эхэлж байгаа. Чи юу миний найзын сэтгэлээр тоглож болно гэж одоо юу? Тийш. Би галзуу. Харин найзын төлөө юу ч хийгээд бэлэн шүү. Чи наа жолонгоос гарнаагүй юу? Хой навшоо. Мөнгөчин удахгүй ирдэг л дээ. Даанч тэгээд ундрах нэмийн гэдс бүкс хоёрын зэрэг базлаад юм ойлгохтой уучлахгүй чадхаараа л чи буруу ойлгочоод байна штэ. Энтергээ тайлбарлах гэж үзсэн ч гэсэндээ мөнгөчин бол угаасаа үгийн тоод сонсохгүй штэ. Хэд хоногийн дараа мөнгөчингийн шинэ ажлыг олж ирээд өөрийгөө ойлгуулах гэж үзлээ. Даанч тэгээ яалтчгүй л тэр нь амжилт олохгүй шүү дээ. Яг нэг банкныхаа үйлчлүүлэгчтэй харьцаж байгаа юм шиг харьцаад байсан болохоор би танаа банкнд ялангуяа чамд өөрийнхөө зүрх сэтгэлийг одоо хадгалуулмаар байна гэд хэлж үзсэн ч гэсэндээ тэ мөнгөчин чи хуурамч юм хадгалуулж яах гэж байгаа юм бэ гэд бүр ерөөсөө уучлахгүй байгаад байд. Тэгээ ундрах юм бол үнэндээ л депрессэнд орж байгаа юм л да. Сүүлдээ бүр архинд ороод ч яг зүгээр нэг тэ хэд уугаад те нөгөө нэг саруул уян гоёр ч олоод ирцэн л байгаа юм л та. Тэгсэн чинь муу ундрах юм хүүрчин тэврээд авдیں۔ Тэгээ яаж байгаа юм болоо гэсэн чинь та хоёр зайлцах тэхүүл гэж хэлэх гэжсэн байлээ л дээ. Тэгнэрсэн гэж. Яг тэр өрөө нь манай хоёрын мэдсэн найдвар буюу ундрах нямын ээжийг мөнгөчин дээр навчаа ихчмээ сайхан дагуулад ирж байгаа маа. Амьдралд эрэм хоёр битгий хэл эрүү толгоос салах цаг байдаг юм. Энэ үед л эмэгтэй хүний зөөлөн сэтгэл бүхнийг шийднэ.
Би ч гэсэн чиний оронд байсан бол инкэл байсан байх л да. Яагаад гэвэл эмэгтэй хүн энэ наснда уулын гориг шиг омголон байдгийг би л байхгүй юу да. Учрын ч ололгүй исэн бусан хүн дагуулж очиод та хоёрыг балалчлаа штэ. Гомдох тоних үе байлгүй яах вэ? Эмэгтэйчүүд бид нар л тунгийн тааруулж явахгүй бол ирчүүд гэдэг чинь бүдүүн хадуунч 90 амархан мохдог улс шүү дээ миний охин. Хэрвээ 12 цагаас өмнө амжиж ирвэл анх цасан охиныг олж авсан тэр газараа хүлээж бай гэж хэлүүлсэн. Чулууг чулуу биш, чулууг усал дийлдэг юм. За тэгээд ундрах ням хөөрх юм өнөөх газараа мөнгчинг хүлээгээд л байлаа. Мөнгчин ч гэсэн очих үгүйгээ шийдэж ядан бодоод л байлаа. Дааж эцэст нэг юм очихоор шийдээд яваад очиход харамсалтай нь мөнгчин хитрхи оройтсан байдаг буюу ундрах ням айл хизээний яваад өгсөн байдаг. Улмаар кино маань ингэж аз шаргалгүй төгсгөлөөр дуусж байгаа юм аа. Тийм үү? Тэгээд кино маань энэ дөрөд өндөрлж जैन тэгээд заавал. What? Йоо, тийм бил. Йоо, тийм байхаа. Тэгээд эс юм аа. Чааж өгч байна Жорж. Motherfucker. Тийм байхаа. Мэдээдс юм аа. За үс. Би итгэцээ. Би шокод орцоо. Арихсан бүү чигчин зүүсэн ингэртэй. Нүдэн цаа. Оо дахиад уу. Манай хоёр хэрвээ ундрах нямын аав нь ундрах нямыг шийтгээггүй бол хэрвээ ундрах нямын ээж мөнгчинг тэр өдөр панаалдаагүй бол хэрвээ мөнгчин 12 цагаас өмнө ундрах ням дээр ирээгүй бол энэ хөөрхөн цасан охин манай хоёрын голоос төрхөөргүй байжээ. За тэгээд бичлэг маань энэ дөрөд өндөрлж ийн 2025 оны хамгийн сүүлчийн бичлэг байлаа. Тэгээд 2025 он бүгдэнд нь нээлттэй жил байсан байж магадгүй, үгүйч байж магадгүй. Гэхдээ юу тодорхой вэ гэхээр 2026 он болвол биднэрт бөөндөндөө бүгдээрэнд нь нээлттэй жил байна гэдэгт амар итгэлтэй байна. Байгаагүй. Ихтээсээ channel алдаад эхэлсэн андаа. Тэ 25 он бол маш гоё ээлтэй байсан. 26 он гараад channel байхгүй. Шинэ жилээ сайхан тэмдэглээрэй. Хайртай хүмүүстэйгээ цагаа өнгөрөөгөөрэй. Шинэ оноо сайхан гаргаарай. 2026 онд нь бүгдэнд нь сайхан амжилт, сайн сайхныг өрөөцгөөе. Өнөөдөр мэмжлэгийн дөрөд өндөрлж ийн. Сайхан амарцгаагаарай. Хайртай шүү. За. Гоё зүзүүлэр. Гэж хэлээ чи нүрээ дарсан хаалганы зүг. Чи чадахгүй ганцхан зүйл би нараас чин бүх. Тэс чадхааргүй хөвдөж чиний жаргасан хүн. За мөвөө тайм бол болж байгаа байна. Залуучуудаа. Гоё энэ угаасаа би ярин төгсгөлээр нь шокд орлоо. Тэгдэг үлүүл гэж бодлоо. За бүгд орлогоо асаах уу? Би чинь ингээд орлогогүйгээр хэдэн цаг стрим бич вэ? 2 цаг. Яг 2 цаг суусан ба шүү.